Өнөөдөр технологийн эрүү үе болж иргэд хүүхд багчуудын хэрэглээний утас хөгжимгээд олон юмд өөрчлөлт орж шинжлэгдсээр байгаа. Энэ нь бахархах сайн талтай ч сөрөг нөлөө үзүүлсээр байна. Манай хүүхд багчууд iPod, MP3 зэрэг цагийг зугаатай өнгөрүүлэх тэр бүх хэл гудамжинд ч эдгээр хэрэглээтэйгээ явуулсан. Хүн амын 20% нь сонсголоо алдаж байгаа тухай судалгааг Америкийн эрдэмтэд гаргажээ. Энэхүү үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарынхныг түвшээсэн их хувь бөгөөд чухам юунаас шалтгаалж байгаа талаар судалж үзсэн байна. Сонсгол мод хамгийн гол шалтгаан нь хөгжим сонсох болон тоглоом тоглохдоо байнга чихвч зүүх болсон. Мөн iPod, MP3 зэргийн хэрэглээ эрс өссөнтэй шууд холбоотой юм үзэж байна. Мөн өдөр бүр iPod-оор хөгжим сонсдог бол сонсголоо алдах эрсдэл 70%-аар нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс чихвчний хэрэглээг багасгахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.